Монголтой заанаар танилцсан улс. Монголын Юан гүрний хаан Аюур Барвад нь 1320 онд заан цуглуулах ажлаар өөрийн элчийг одоогийн Сингапурын Сентозаар дэмжигдэх Keppel Harbour буюу зааны шүдэд хаалх гэдэг газар руу явуулснаар хоёр улсын харилцааны төв эхэлсэн байдаг. Хоёр улсын дипломат харилцаад байхад хамгийн их тусалсан зүйл юу бол? Мэдээж худалдаа арилжаа. Монголчуудын худалдаалдаг байсан зүйлээс жишээ дурдвал торг, алдан мөнгө, үнэт идэл байсан бол Сингапурын худал голчлон далайн худалдааны замаар дамжиж ирсэн бүтээгдэхүүнийг зуучлан худалдаадаг байжээ. Хоёр улсын найрамдах харилцаа өдгөө аль хэдийн 700 гаруй жил буюу ойролцоогоор 13-ны үеийн эцгээс эхэлтэй юм. Энэ харилцааг он удаан жил хадгалж явсан том шалтгаан бол Монгол хаан.